Та Gokuje Fitness Club-ийн зүгээс 2 дахь удаага зохион байгуулагдаж буй жин хасах тэмцээнд тэргүүн байр өрөө 1-р байрыг эзэлсэн байна. Баяр хүргэе. Hey guys. Сайн байцгаана уу талаас Gokuje-ийн очрын. За өнөөдөр жингээ хаях тэмцээний сүүлийн өдөр. Өнөөдөр бид нэр оролцогч нарыг бид нэр хэмжиж аваад тэгээд одоо ялагчаа бид нэр тодруулнаа. За шагнал маань бол 37 сая гэж машин байгаа. Хамгийн сайн жингээ хайсан хүн бол тэр машины эзэн болно гэсэн. Намайг Бек гэдэг. За тэгэхээр бид нэр шүүлтээ хийсэн. Бүх хүмүүсээс бүх юм авцсан. Одоо эндээс гарсан ихний 3 байраа шалгаруулсан. Босс тэнд сууж जैन тэгээ намайг ингээд залах гэсэн үүрэг өглөө. Хамгийн их нь бид нэр 3 дугаар байрнаас эхлээд одоо залах гэж байна. Түүхүүд нэр залгуулсан. Байна уу? Сайн байна уу? Сайн байна. Бат мөнх мөн үү? Тийм байна. За Gokuje Fitness Club-ийн зүгээс тань холбогдож байна. За. За та манай Gokuje-ийн зүгээс 2 дахь удаага зохион байгуулагдаж буй жин хасах тэмцээнээс 3 дугаар байр эзэлсэн байна. Тань баяр хүргэе. За, спиннингийн дугуй болон бүх 7 салбараар үйлчлүүлэх 3 сарын эрэхийг тань бэлгэлж байна. За. Баяр хүргэе. Одоо бид нар 2 дугаар байр эзэлсэн оролцогч руугаа залгах гэж байна. Нэг нойр нь хүрээд байна уу? За, алтан цоожл мөн үү? Тийм. За, Gokuje Fitness Club-ийн зүгээс холбогдож байна. За. За та Gokuje Fitness Club-ийн 2 дахь удаага зохион байгуулагдаж буй жин хасах тэмцээнээс 2 дугаар байр эзэлсэн байна. Танд баяр хүргэе. За одоо сүүлийн 1-р байр буюу тэргүүн байрын 14 оны сая жин хоцсон халиун эрдэн гэдэг оролцогч руугаа залгах гэж байна. Байна уу? Сайн байна уу? Байна уу? Байна уу? Халиун эрдэн мөн үү? Тийм байна. За, Gokuje Fitness Club-ийн зүгээс тантай холбогдож байна. Окей. За. Та Gokuje Fitness Club-ийн зүгээс 2 дахь удаага зохион байгуулагдаж буй жин хасах тэмцээнд тэргүүн байр өрөө 1-р байрыг эзэлсэн байна. Баяр хүргэе. Вау, тань маш их баяр хүргэе. Үнэхээр нэрээ сэтгэл тогтож байна. Ямар гоё юм бэ? Та сэтгэлээ хуваалт. Үнэхээр гоё. Ямар гоё юм бэ? За тэгээ маргааш өдөр 12 цагаас буюу Gokuje Fitness Club-ийн 4-р салбар Аз мол дээр одоо жин үзсэн салбар дээр ирээд тэргүүн байр буюу сая жие ирж аваарай. Баярлалаа. Вау, баяр хүргэе. Үнэхээр зүгэл юм шиг лээ. Айгуу гоё байна. Үгүй их харахгүй. За маш их хийсэн баяр хүргэе. За баярлалаа. Маргааш ирээ шагналаа аваарай. Баярлалаа. За бид нэр 3 За sorry. За. наа орхиод. За өнөөдөр бид нэр шагнал гардуулах өдөр ирсэн байгаа шүү. За манай 3 ялагч маань тодруулсан байгаа. Тэгэд одоо бид нэр энэ гоё сайхан бэлгэлийг манай оролцсон ялагчд маань гардуулъя. За 3 дугаар байрын эзэн бол Бат мөнх байгаа. Энэ залуу маань одоо өөрийнх нь биений 23% хасаж одоо 3 дугаар байрын эзэн болцсон байгаа. Манай 3 дугаар байр бол спиннинг дугуй. Тэгээд манай Gokuje-ийн бүх салбаруудаар явах 3 сар ирэх байгаа. За Бат баяр хүргэе. За маш мундаг байсан шүү. Намайг Бат мөнх гэдэг. Би оюутлагаа сайжид ажилладаг. Миний өөрийн турыг гэсэн бодолтой яг манай энэ тэмцээн маань яг давхцсан таарсан. Өдрийн 3 бэлтгэл хийж ер нь бол нэг сүүлийн 8 хилийг бол нэлээд хүчилжиж хаялаа. Тэгээд 3 дугаар энд орлоо. Баяртай байна. За хамгийн хэцүү нөгөө жин гацчихсан л жоох хэцүү байцсан да. Айгуу их сайн хөөс гараад байгаа мөртлөө яг гэл нөгөө жин дээр байгаад байх жоох хэцүү байсан. Gokuje энэ одоо Аз малын салбарын багш нараас зөвлөгөө авсан. За эхний ээлжин та зүгээр нүүр сурсаа жоохон бага хэмжээгээр аваад тэгээ сүүлээгаа нэг 10 хоногоос ер нь нүүр сурсаа хасаад хоолой жоохон багасгаараа гэд. Ер нь бол тасалжуулагчийнхаа зөвлөгөөр авсан. Энэ тэмцээнд орохдоо бас өөрөө батгатаа яг зорилго нь энэ нэг амьдралаа бас энэ зургааг бас хат үзээгүй. Энэ нэг хэвлэгийн хат зургааг одоо харъя гэсэн бодолтой байна. 2 дугаар байрын эзэн болвол Алтан Чорж гэдэг залуу байгаа. Энэ залуу маань 24% хасаад
За ийм супер электрик байкийг эзэн болж байгаа. За манай эзэн байкийн эзэн болоод бигийн гартуулъя. За баярлалаа. Мондөг байх шүү. Өчигдөр тэгээд нэг 6-700 грамм дээр 2 дугаар байранд орсноо сэтгэл санаа жоохон муу байсан. Тэгээ нэг юм нь болохоор энэ тэмцээнд жингээ асчих тогт булчингоо ер нь алдаагүй торцсон байгаа. Булчингоо хэрвээ алдаад уург мөрг уухгүй туссан бол бас арай илүү хэдэн килограмм илүү торох боломж байсан. Гэхдээ бас нөгөө цаад эрүүл мэнд ирээдүг удаа тэгээгүй. Жингээ барих тал дээр л анхаарна да. За манай нэгдүгээр барийн эзэн биений 4-ний 1-ийг хасан 25%, 37 сая Toyota Scion бэлэг авч байгаа. Манай Goku Gym байгууллагаас баяр хүргэе. Үнэхээр мундаг байлаа. За. Яа, машин нь бол доор байгаа. Одоо бид нар доошоо байгаа машин чинь өөр чинь түлхүүрийг чи өгөөд түлхүүр байгаа. Шиг бүлгээ чинь. Дотор бүх бичиг байна. За. За баярлалаа. Өөрөө ч батнаа. Тэгээрээ мондөг байх шүү. За өөр чинь яг энэ хүн би бас бэлгийн гардуулж байгаа гэдээ болохоор ийм жоохон маамаатай. Өгшөө нөгөөх нь 2 сартаа тий. Тий 2 сартай. Тэгээ 1 сар түрэл шууд тэмдээнд орсон юм уу? Яг манай хүн 1 сар хүрч таарсан. Тэгээд зориглол орсон. Яа. 2 жилээс салхилуул машинтаа орсон. Үнэхээр их баяртай байна. Аха. Үнэхээр итгэж чадахгүй байна. Өчигдөрчөнгөө байсан. Гэтэ Ингээд гаж жаргал юу вэ? Энэ гоё бэлэг явж байгаа. Сайхан байна. би бол үнэхээр үнэшгүй л ээ. Гэтэ ингээд энэ бол үнэхээр бодит байна. Бонгон хугацаад гэсэн 1 сар ингээд үтсэн. Давсан байлгүй дээ. Ядарсан ч гэсэн 2 хүүхэдтэй, би ч гэсэн 2 хүүхэдтэй доолон гэж ойлгож байгаа. Өөр эмэгтэй хүн бас ээж дүрсгийн дараа бүр би ядарсан хаад ингэж турах. Мондөг шүү. Миний зүгээс бол өөр чин яг шангил өгж яхад миний зүгээс бол хамгийн зөв хүн яасан гэж бодсон. Яагаад гэдэг вэ? Энэ том одоо ажлаас биш хажууд ингээд зүгээр хаасан болохоор миний үнэхээр баяртай байгаа шүү. За. Одоо тэгээд сайн байна уу? Намайг Балтан дэр жигтэй Халин Эрдэнэ гэдэг 33 настай хүүхдээ хараад гэртээ сууж байгаа жирийн нэг ээж байна. Тэмцээний постерыг болохоор хамгийн сүүлийн өдөр олж харсан. Манайх машина байрны урьдчилгаанд тооцоолж өгчөд ямар ч машингүй байгаа. Тэгээд 2 нялх хүүхэдтэй энэ утаанд нь гарах боломжгүй, агаарлуулах боломжгүй тийм байгаад байгаа л та. Ер нь бол тэгэл айгу гой санагдал, айгу гоё юм а. Энийг авчдаг бол үнэхээр гоёо л гэл ер нь л ганцхан тийм л бодлоор л олж хараад тэгээд хамгийн сүүлийн мөчөд зориглол хамгийн сүүлийн хүн болж бүртгүүлэл орж ирсэн. Өчигдөр би 1-р байранд орсон байна гэдээ ярихаар нь огт үнэмшээгүй. Тэгээд яа харахгүй л тэр хоол мөн байсан. Дандаа бичлэгүүд дээр яваад идэгсэн хоол. Тэгээд яа харахгүй би төрүүлсэн байна да гэд би нөгөө 25% хассан болохоор өмнөх ялагч нь болохоор 30% хасаад 31% хасаад бүр айгу өндөр хуваар хассан байсан болохоор надад ямар чанс байхгүй гэд өөртөө бол ямар ч тийм бэлтгэл байгаагүй. Би спиннигийн дугуун дээр харин бууж байгаа болов гэсэн бодол байсан. Тэгсэн чинь сонсоод тэгээ 1-р байранд ороод тэргүүн байранд ороод хэлчих шиг болтیں۔ Тэгэхээр нь бүр үнсч өгөхгүй дуйлаад би бүр машин авчлаа штэ. Тэр манайхын чинь баяраа тэмдэглээд торт идэл тэгэл 2 хүүхэдтэйгээ баярлалаа өнгөрлөө. За 1 сарын хугацаанд болохоор ер нь бол юу юм бэлээ. Сэтгэл зүйн дайралтууд айгүйх орж ирд юм бэлээ. Эхний 7 хоногт болохоор зүгээр 7 хоног л дөнгөж өнгөрөх жоохч ч хүмүүс 8 ил хассан 9 ил хассан гэл тэнгүүт нь хөөх 7 хоногт л ингээл 8-9-оор насчихж байгаа юм бол энэс цаашаа хэцүү юм шүү дээ, явахгүй юм шүү дээ гэл. Тэгэл зарим залуучууд ч юм болохоор 12 хассан 13 хассан гэл. Тэгэл тэнгүүт нь за эрэгтэй хүн бол угаасаа энерги шатаалтаараа хүртэл эмэгтэй хүнээс хамаагүй л илүү шатаан дөө. Тэгэхээр эмэгтэй хүн бол угаасаа амжихгүй юм байна. Дэмэж юм орчуудаа гэл шандрах үед бол аягүй их байсан. Тэгээд нөгөө хүүхдэд дөнгөж сар хүргээд хөхүүлсэн болохоор тэгэл нэг жоохон хөлгөө ингүүтээ өөртөө л за би ч ядраад байгаа юм байна да гэл нөгөө өөрийгөө нэг жоохон л ингээл хойшин суулгачих гал тиймэрхүү үед л аягүй их байлаа. Тэгээд тэр болгонд нөгөө групп чатанд байсан багш нар аягүй түлхэж олж өгсөн. Тэн дээр бичсэн байсан болохоор за өмнөх ялагчид бол 31% хассан байсан. Тэр бол хамаагүй тэгсэн байлаа гэд дараагийн хүмүүс ч гэсэн юм өндөр жингээр хасна гэсэн үг бол биш. Тэгээд өөрөө өөрсөндөө тууштай байгаад өөрөө өөрсөндөө ялаш байгаад ямар ч тач бүгдээрээ тэмцээний хаалт гараарэ гэсэн. Тэгэл тэрийг хараад баг багаар ахиулж авсаар байгаа л. Тэгэл 26 загасч чадсан. Ер нь бол эхний 2-7 хоногийг бол айгүй сайхан нөгөө нэг өнгөтэй давцсан. Тэрний дараа 7 хоногоос болохоор
нөгөө жинч баг хасагдаад ирэхээр нөгөө хоолооч багасгаад ирсэн. Тэгсэн чинь цаанаасаа жоохон царай алдаал тэгэл жоохон нөгөө хоол багасаад ирэхээр чи ирчүүч багасчаад дасглаа ихээс жоохон ядраал. Тэгэл дунд нь нэг сайн идэж авах хэрэгтэй мөлий. Энерги бол сайн өгч явах хэрэгтэй мөлий. Нөгөө яг л жин хасчаа гэдэг утгаараа яваад хоос яваадах юм бол амжилтанд хүрэхгүй мөлий. Тэгээ дунд нь яг идэх хэрэгтэй мэн гэж нэг ойлгоод нэг сайн идэж өөрийгөө цэнгэлж аваад дахиад хөдөлсөн. Тэгээ тэрнээс очиж ууг хөөрхөн яваад ирсэн. Тэгээ баг гэлгүй голохгүй нэмээд явсаар агаал. Тэгээд би 2 хүүхдийн минь буян заяа төрчлээ л гэж айгүйх бодсон. Сайн мөн. Намаа ганц төр гэдэг алын эрдэнэ нөхөр нь байна. Ер нь чангас. Би анх ороход нь айгу ууралжсэн хэрэг. Хүүхд нэлэх байсан болохоор тэгээд миний ер нь чадахгүй хаа. Тэгээд жоох хүүхдтэй гэж ийм тэмцээнд орох хэрэг байна уу гэдэг. Тэгээд өөрөө ер нь орох айгу сонирхолтойсэн. Үгүй би чадахгүй хаа. Ер нь ороод үзье гэдэг. Тэгээ тэгэл өөрөө мэдээлэл үзгээл тэгсэн. Ер нь тэгэл сарын турш тэгэл бүх юмаа ингээ хязгаарлана гэдэг чинь тэгэл. Одоо эрэхтэй одоо надын хувьд жишээ нэгэл бодохор чинь нэг өдөр бид нар одоо ажил хийж байхад өдөр цайны цагаараа ингээ хоолгүй байхад яадаг вэ? Тэгэхээр чи сарын хугацаанд ингээ энэ хүн хоолгүй явна гэхээр бас ямар үл ихээл айгу хэцүү байсан бол тэгэл ер нь хэрэггүй л гэж л айгу хэлсэн. Тэгээд өөрөө орноо би чаднах хаа гэдгсэн тэгээд эмхтэн тэгэл зүтгээд хар чин тэгэл за өөрөө мэдээч тэгээд энэ үний сэтгэл зүй ямар байгаа вэ? Хажууд нь бас ингээд хэцүү байгаа юм шиг харагдаж болохгүй шүү гэл хичээж байгаа ч гэсэн тэгэл яг харахгүй хаяа нэг юм нугарчих гаж байгаа юм шиг тэр үед нь бас нэг дэмжиж чадахгүй байгаа юм шиг ер нь хэцүү мэл. Уртаж машинын цуглаад гараад ирлээ. Бөөл лаж байгаа л шүү дээ манай гэрэл. Чинаа хүний мөгөч. За өөрийнхөө машин ч шагнал тэр нөгөө талаас ороо суучих. Өөрөө шууд татчихгүй юу? Түлхүрч юм байгаа юм чи. Юу яах юм бэ? Манай Монголын ястаа. Тэ. За баярлалаа. Тай баярлалаа. Хамжилсан. Цахаа байгаас маш их баярлалаа. За. Ийм сайхан унаг. Ингээд миний болж байгаа гэдэг. Одоо итгэж байна уу? Угаасаа өөрийнх чинь. Одоо тэгэл ийм ондог хүн ингээ хичээхээр ингээл өөртөө машин гардаж бааш баяртай байна. Миний хувьд бол ердөөсөө гой мэдрэмж авна. Яг тэгэл хүн турцсан цагаан сарын өмнө ингээл ад жаргалтаа 2 хүүхэдтэй над шиг тэгэхээр надад ердөөсөө амар гой мэдрэмж авч байгаа. Хамт тест ахтуу сунаа гэж бид дөрөв чи одоо яг ингээд бөөцрөл байж. Одоо өвн одоо ингээд сайхан. гэр бол машин гойсон байна те. Одоо машин ямар сайхан. Чи нөгөө байрныхаа урьдчилгаанд машинаа тооцоод. За. Угаасаа машин гинэ. Миний дунашир. Шинэ машин тоогоосоогоо ийм гой машинтай болсон шүү дээ танаа. Чиний машин шүү дээ. Ээж аавынх нь бол чиний гэсэн үг. Манай гэрд угаасаа тийм яст. Аав өөрийнх нь байхгүй. Бүгдээр нь хүүхдүүд их. Ямар гоё юм. Тий. Дугаарыг чам шууд өгчлээ. Бид нэр унахтаа болол салбар нэг дээр нөт барьчлаа. Тэгээд өнөөдөр ийшээ унсан. Тэрнээс биш ганц ч унаагүй. Би нэг өшөө нэг тестер унж үзсэн. Тэгээд ийм яг чав чашингараа бүх юм гээд юу байгаа шүү да. Тайхан байна уу? Гоё юм би. Бүр үнхээр гоё наа. Яаж бүгд миний гэж вэ гэл. Үнхээр хийх үг олдохгүй байна. Өчтөрдөнгөө уйлцсан болохоор өнөөдөр бол нөдөөсөөс гайг байна. Тий. Гэр бол одоо цагаан сараар танах чи аль нутгих вэ? Би ер нь бол хотыг манай хүн сэлэнгийн. Сэлэнг явах юм байна. Тэгээ машинаараа сэлэнг явах. Ижил бол ингээл цагаан сар хийхэр боллоо. Яа, машинта шинэ дээр сайхан явахаар боллоо. Хүн хичээвэл ийм юм болдоо шүү. Амжилт хүсье. Peace out. Хичээж байна. Тий. Давай.